өдөрт бид нар сошиал медиа 5 цаг зарцуулдсан бол жилийн хэдэн өдрийг зарцуулдаг вэ гэсэн чинь 75 өдрийг зарцуулдаг юм байна. За энэ бол үнэхээр амар тоо байна. За тэгтээ би энийг дахиад наривчилсан. Яг наривчилсан бэ гэхээр хоногийн 24 цаг байгаа. Хоногийн 24 цагийн 8-ыг нь цөмөөрөө унтдаг гэх юм бол биднэрт 16 цаг байна. За 16 цагийн 5-ын сошиал медиагаа ингээд скролдод өнгөрүүлчихдэг гэж үзэх юм бол жилийн ойролцоогоор 121 өдөр буюу 3/1-нд нь бид нэг утсаа скролдод утсаа барай сууж идэг юм байна. 121 өдрийг бид нар сошиал медиад бараг зарцуулж байна гэдэг тоог бид нар сайн харлаа шүү дээ дэлгэцэн дээрээс. Тэгвэл надад ийм асуулт байгаа юм. 121 өдөр. За болий. Арай багасгаад арай юу гэдгийг 75 өдөр гэдгээр бодъё л доо. 75 өдрийг бид нар сошиал медиад зарцуулж байгаа юм байна. 365 хоногийнхоо. Тэгээ энэ хугацаанд та нар юу хийж чадах байсан бэ гэд ингээд өөрөөсөө нэг асуугаарай. Энэ хэр их хугацаа вэ? Энэгээр бид нар юу хийж чадах вэ гэд. Тэгээ би бол бодож чинь зүгээр нэг ойр зурхан нэг ганц нэг юм хэлье те. Энэ дээр бол та нар юу гэдгийг СТ ерхий шалгалтын дээр бол хангалттай 800 оноо авах хугацаа энэ бол мөн жилийн нэг 75 хоног л бодож штэ. СТ ерхий шалгалтын дээр та нар 800 оноо хангалттай бол авч чадна. IELTS-ийн оноог бол 7.5 8 руу төхүүлж чадах ийм хугацаа байж байна. Дээрэс нь юу гэдгийг нэг шин төсөл эхлүүлэх нь подкасттай болох, блогтай болох ч юм уу, эсвэл спортын нэг шин төрлийг бас гайгүй сайн суралцах ийм хугацаа байсан юм шүү гэж ингэж хэлж байна. Тэгэхээр та нарын ойлгох зүйл юу вэ гэхээр танай ангийн сараа ч юм уу, нөгөө ангийн болд яагаад чамаас илүү байна уу гэхээр тэднэрт нэг юм онцгой авьяас юм уу, сайхан боломж ч юм уу, тийм зүйл бол одоо юу гэдгийг чамаас илүү тийм зүйл бол байхгүй. Зүгээр л тэд нар сошиал медиагаа хязгаарлаж чадсан, сахилга баттай байж чадсан хүмүүсээ л гэж ингэж би бол хэлмээр байна. Яагаад бид нар тэгвэл ингээ утсаа ингээ 5 цаг хэрэгжилчтэй юм бэ гэхээр энэ сошиал медиагийн чинь цаана юу гэдгийг сэтгэл зүйчтэй, олон юу гэдэг инженерүүд те олон хүмүүс ингээд биднээсээ анхаарлыг авах гээд ажиллаж байгаа байхгүй юу? Та нар юу гэдгийг одоо сахилга батгүйдээ юу гэдгүүдээ чи ингээд нэг скролдод байгаа юм бол биш. Энийний цаана ажиллаж байгаа тэр олон мянган хүнийг та нар давж юу гэдгийг өөрийгөө одоо хичээлийн ширээн дээр суулгана гэдэг бол үнэхээр хэцүү байхгүй юу? Тэгэхээр сошиал медиа яаж ажилладаг вэ гэхээр ерөөсөө юу шиг одоо казиногийн слот машин шиг ажилладаг. Өөрөлд энэ юу гэж юу гэхээр бид нарт ийм жижигхэн ийм одоо шагнал урамшуул өгдөг. За тэгээ бид нар сошиал медиагаа шалгахгүй дараагийнхаа рилийг үзэхгүй байх юм бол нэг юмнаас хоцроод байгаа юм шиг мэдрэмж авдаг энэ төр гिचлэгээр ерөнхийдөө биднээс ингээд допамин одоо дааврыг ялгаруулад бид нар үндсэндээ сошиал медиад донтцсон тий. Инээсээ үүдээд яаж юм гэхээр бид нарт ийм анхаарал төвлөрлөгээ чим байхгүй болчихсон. Одоо жишээлбэл алтан загсны одоо нөгөө төвлөрөх 9 секунд гэсэн чи хүнийх 8 гээд 13 онд 8 секунд болсон гэж хэлсэн төвлөрөх хугацааг. Одоо тэр чинь 6 секунд энэ гэсэн ийм дата харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар яаж юм гэхээр үндсэндээ төвлөрч чадхаа болцсон хамаг цагаа энэ ингээд донтоод сошиал медиад өнгөрөөдөг юм болчихсон юм байж. Гэхдээ бас би та нарт бас хэрэг болж магадгүй дахиад дундуур нэг түүх ярив. 2010-ад онд за 9 онд болж байна. Манай нэг одоо сэтгүүлчийн анги төгссөн шав намайг гэртээ урьсан. За тэгээд яваад очтол нэг гэр нэг юм өглөө дөнгөж босоод байж байгаа хүн шиг нэг үдээс хойш утсан би. Тэгэхэд нэг гэр нь үдээс хоош ирнэ нэг дөнгөж орноосоо босч байгаа юм шиг нэг гэр орон жоохон сундуу те хөшгөн нэг юм хагас нээлттэй юм байсан. Тэгээ мань хүн надад юу гэж ярьсан бэ гэхээр би ингээд 7 хоног уцаа унтраагаад телевизээ унтраагаад ямар ч найзтайгаа уулзахгүй хичээлээд автлаа. Тэгээ би нөгөө өндөр оноо аваад авах гэсэн нөгөө шалгалтанд IELTS-тай бэлдэж байгаа маа. Тэгээд ингээд 7 хоног би өөрийгөө тусгаарлчлаа гэд надад ярьсан. Тэгээ яг тийм орчинд очисон, яг тийм харсан хүнд бол над бас тэр их одоо юу гэдгийг би бол одоо багш өөрөөс нь зөндөө бол ах хүн байж байгаа ш. Тэр надад айгүй тийм үлгэр жишээ авах үзэх юм уу, сургамжтай гэх юм уу тийм их аятайхан санагдсан. Хичээлийг ингэж давтаж байж хүн амжилтанд хүрдэм байна гэж ингэж бодсон. Тэгээд
бас өөрийгөө ингээд тусгааруулж болох юм байна гэдэг. Тухайн үед ч одоо сошиал медиа энэ чинь ийм одоо түгээмэл бол байгаагүй шүү дээ. 2010 он гээд та нар багцаалдаад бодох юм бол тий. Гэтэл тэр хүн яаж юм гэхээр телевизээрээс утаснасаа дээрэс нь одоо найз нөхдөсөө ингээд завсралга аваад 7 хоног гэрээсээ огт гарахгүй бүгээл ингээд хичээлээ давтчих байгаа байхгүй. За тэгээд тэр охин маань мэдээж хэрэг оноогоо авсан. Сэтгүүлчийн анги төгссөн ирнэ дараа нь Канадад civil engineer гэдэг мэргэжлэр сураад одоо Канадад одоо яг тэр мэргэжлэрээ ажиллаж байгаа маа гэдэг. Тэгэхээр ерөөсөө яах гэхээр бид нар цагаа зөв үр дүнтэй зарцуулж чадах юм бол бид нарт одоо хязгааргүй боломж бол байж байгаа гэдгийг би бол хэлмээр байна. Бас сошиал медиагаа яаж хязгаарлаж болох тухай нэг 2-3 хаан зүйлээ хэлээд өөрийнхөө яриаг дуусгая. Тэгээ энийгээ би бас өөрийнхөө туршлага дээр бас тэгээ өөрийнхөө нөгөө туршлага дээр л ярих гэж бодож байна. За өөрийнхөө нэгдүгээр хийх юм зүйл маань юу байж болох вэ гэхээр та нар өөрийнхөө хамгийн их хэрэгэлдэг тэр сошиал платформыг утаснасаа бас устгаад нь үзээрэй. Тэгээ хэд хоног устгаад үзэхэд болох юм байна гэдэг нэг тийм итгэл төрнөө та нарт. Би жишээлбэл одоо Facebook-ийг утсан дээр тэр аппликейшнийг нь бол байлгадаг. Олон жил одоо нэлээд хэдэн жил болж байна. Facebook-ийг яг утсан дээр бол хэрэглэхгүй. Бидний насныхны хувьд бол хамгийн одоо өргөн түгээмэл хэрэглэдэг нь бол Facebook байдаг. Хамгийн их ороод байдаг нь Facebook байхгүй юу? Тийм учраас би одоо Facebook-ийг утсан дээрээс устгацсан. Тэгээд хаанаас ордгоо гэхээр компьютероос орно. Гэрийнхаа юм уу, ажлынхаа. Тэгэхээр би нэг орой юм уу өглөөл тэнд нэг орно нэг ажил дундуура нэг хичээл зааж байгаа юм чи ороод ахгүй штэ. Тэгэхээр би өдөрт нэг юм уу 2 удаа л Facebook дээр орно. Тэгээ яг эндээс бас нэг юм өөрийнхөө өөр дээр мэдэрсэн зүйлээ хэлье. Тэгээ энэ юу вэ гэхээр Facebook руу ойрхон ороод байхаар яг олон ангид кино шиг тэр чи айгүй ингээд сонирхолтой болоод нөгөө хин гадаад явж исэн аль улсад очисон болоо гэдэг ч юм уу нөгөө хин хоол хийх гэжсэн хоол нь ямар хуу болсон болоо энэ төр гэдэг нэг юм дараагийнхаа ангийг үзээд байгаа юм шиг Facebook руу ингээд дахин ормоор болоод байдаг. Facebook руу ингээд цөөхөн ороод байхаар надад Facebook-ийн алгоритм бас олигтой ч юм үзүүлдэггүй. Айгүй сонирхолтой санагддаг. Тэгээд ороод нэг тэгсгийж гал гараа авчдаг. Тэгэхээр та нар бас нэг энийг туршаад үзээрэй. Тэ? За хоёрдугаарт нь би бол ийм нэмэлт дата мата бол худалдаж авдаггүй. Нөгөө утсан дээр нэг сарын эхний өдөр 5 ГБ-ш нэг тийм дата өгдөг. Тэр нь тэгээ өдөртөө дуусчдаг юм аа нэг асаалттай явж байхаар өдөртөө дуусчдаг. Тэгээ нөгөө 128-аар л би бол бүтэн сар явдаг. Тэгээ 128 гэдэг бол мэйлээ шалгах, за нэг одоо юу чатанд хариулах, за нэг банкны гүйлгээ хийхэд бол энэ бол хангалттай хэмжээний энэ бол хурдтай дата. Түс Facebook юу гэдгийг нэг өөр юм руу YouTube үзэн гэж байхгүй шүү дээ 128-аараа тий. Тэгэхээр би бол юу гэдгийг дата худалдаж авахгүй. Тэгээд заримдаа нэг ийм Facebook руу нэг бас нэг орох шаардлага гардаг юм а өдөр явж хагаад тэгвэл хажуудлынхаа хүнээс хурцчи нэг Facebook-ийн тэр пэйж руу ороод нэг юм хараад өгөөч энэ төр гээд гуйдаг. Миний хажуудлын хүнд бол батны л Facebook байж идэг байхгүй. Тэгсээр нэ дататагаа тий. Тэгээ би шалгуулцдаг. Тэгээ би юу гэж боддгоо гэхээр надад бол нэг 10 мянган төгрөгийн дата авах мөнгө бол мэдээж ирэх байгаа. Ягаад гэвэл би цалинтай хүн юм чинь. Тэгэхээр намайг миний хажуудлын хүн бол мөнгөгүй гэж бодохгүй байх. Харин намайг жоохон харамч нарийн гэж бодох байх. Тэгээ би бол нэрээ харамч нарийн. Тэгтээ би эрүүл мэнд юу гэдгийг цагтаа бол юм харам байдлаар ханддаг ийм л хүн. Гар утсыг одоо ямар нэгэн ажлыг хийхдээ бид нар гар утсаа хажуудаа тавихгүй нөгөө өрөөнд тавина. Эсвэл бүх одоо мэдгэлүүдийг нь утраагаад цүгэндээ. Түүнээс яг ширээн дээрээ тавьчаад тэгээд ажил хийнэ гэж юм байхгүй. Яаж хийж байгаа л нөгөө гар утсаа бариад авчдаг. Тэгтэл энэ бол одоо сүүлийн үед үгдгийн сошиал медиагаа яаж хязгаарлах вэ гэдэг хүмүүст өгдөг зөвлөмж байсан байлээ. Өөрөөр хэлбэл сошиал чи ажиллаа хийж байгаа үедээ утсаа хажуудлынхаа нөгөө өрөөндөө тавь гэдэг ийм түгээмэл зөвлөгөө байлээ. Тэгээ тэрийг би бол бас дагдаг юм билээ л дээ. Тэгэхээр энэ бол бас сайн зөвлөмж гэж ингэж бодож байна. Тэгээд өглөө жишээлбэл юу гэдгийг юугаар эхлүүлэхгүй байх. Тэ гар утсаараа эхлүүлэхгүй байхыг аль болох хичээх хэрэгтэй тий. Өглөө л одоо юу гэдгийг сошиал медиа ухаал эхэлчих юм бол тэр өдөр тэр чигтээ ингээд ямар ч бүтээмжгүй болоод нурчдаг. Тэгээ та нар миний энэ ярьснаас үүдээ цааш нь ингээд анхаарал, төвлөрөл энэ төр гэдэг ахаад өөр сэдвүүд бол би тэрийг бас та нар ингээд судлаад үзэх хэрэгтэй. Тэгэхээр сошиал медиа таануусын анхаарлыг авч байгаа. Анхаарал өөрөөр хэлэх юм бол та нар ямар нэгэн одоо төлбөр төлж сошиал медиаг ашигладаггүй шүү дээ.
Зүгээр датанд л мөнгө зарцуулдаг болохоос биш Facebook-ыг хэрэглэхдээ ч юм уу, TikTok-ыг хэрэглэхдээ та нар бол мөнгө төлдөггүй. Яагаад мөнгө төлдөггүй вэ гэхээр тэр сошиал медиа шин таанусын анхаарлыг аваад өөрөөр хэлэх юм бол таанусыг аль болох олон юм үзүүлэх тийм зорилготой тий. Аль болох олон бүтээгдэхүүнээ үзүүлээд таанусыг өөрсдийг чинь бүтээгдэхүүн болгоод тэгээд арилждаг онцлогтой ийм л сошиал платформ шүү дээ тий. Тэгэхээр дараа та нар очиод бас тэр анхаарал төвлөрөл энэ гэдэг сэдвийг гүнзгийрүүлээ судлаад өөр дээр ажиллаарай гэж ингэ зөвлөмөр байна. Тэгээд эцэст нь яг гоо мэдээж ирэг бас ийм social detox center гэж та нар сонсч ирсэн тий. Хүмүүс за баяртай би одоо нэг 3 хоногийн detox хийлээ энэ төр гэж алга болчдөг. Тэрийг та нар тушаа үзээрэй. Тэгэхээр би зүгээр юу гэж эцэстээ би юу гэж бодож байна гэхээр та нар гар утсанд бүрстэй хамаг ирээдүгээ өгөө явуулж байна тий. Гэтэл өнөөдөр та нар маш тийм нэг үгдгийг хэн болох одоо ямар сургуульд орох тэр ямар сургуульд орсноосоо үүдээ те ямар мэрэгжилтэй хүн болох энэ гэдэг яг тийм эзэгтэй гараан дээр байж байгаа. Тэгэхээр ийм үедээ та нар юу гэдэг сошиал медиагаа сошиал хэрэгслүүдээ нэг юм хязгаарлаад үзээрэй. Тэгээ тэр хязгаарласны чинь хэрээр та бүхэнд бол амжилт ирнэ. Дэлхий та бүхнийг ямар нэгэн юм лайк дарахыг чинь бол хүлээгээгүй. Ямар нэгэн том легаси бүтээхийг чинь хүлээж байгаа.